бид гурвын зүгээс гол хайж байгаа юм нь Монголын анхны долларын тэр бунтан хайж байгаа. За тэр хүрээнд бүгдээрээ 5-аас 6 хүнтэй баг болж хуваагдах юм. Тэр долларын тэр бунтан нь энэ өрөөнд сууж байгаа хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө хүү ам хамаатай юм уу? Бид нар чинь цөөхөлөө юм байна шүү дээ. Гэхээр бас Эстон чинь 1.3 сая хүнтэй юм байна. Тэгснээ 5-6 биллион нэртэй Америк. За Хятадыг яриул Замбраго. За Люксембург гэдэг улс байна. Айсланд одоо 400 мянган хүн байж юм уу те. Гэхдээ Iceland American billionaire гэж байна. Тэгвэл Mongolian American billionaire-ыг бид нар хайх эхний дасгал ажил руугаа одоо орно. Америкийн одоо эдийн засгийн талаар хэдүүлээ нэг товчхон тоо багт багтахаас өмнө хараад. Дэлхийн нийт GDP буюу эдийн засаг ер нь хэдэн доллар вэ? За энэ дээр хариулт авъя. Хамгийн төхөөлөх хүн. За тэндээс 200 тэрлион. 1000 тэрлион. 100 тэрлион. За 110 тэрлион болсон юм байна. За Америк хэдэн тэрлион бэ? Дэлхийн талыг нь одоо эзэмших гэж юу? За хамгийн сүүлийн байдлаар 28 юм байна. Тэр 110-ийн 28 гэдэг биологи бол Америкийн нэгдсэн улс дангаар авчиж байгаа. Оо за. Тэрний дараагийн улс хэд орчим байгаа? 17 орчим байгаа. 20 төгөж яваа. 18 орчим. Энэ хоёр улсын нийлбэр нь өөрөө дэлхийн нийт одоо зах зээлийн бараг дийлийнх нь аваад байдаг. За тэгвэл монголчууд гэдэг үндэсний хувьд Хятадын зах зээл дээр бид нар биллионер болох юм уу? Америкийн зах зээл дээр биллионер болох юм уу? За Хятад руу гарч байгаа монголчуудын community юу гэж байна? Түүхийд сарж. Нийт бүтээгдэхүүний одоо экспортын орлогын 80-70-90% нь уул уурхайн бүтээгдэхүүн. Тэгээд ухдаг бизнес хийе гэвэл бид нар Хятадын зах зээл дээрээ, ургуулдаг бизнес хийе гэвэл Америкийн зах зээл дээрээ биллионер болох боломжтой бид нарт бол одоо өнөөдрийн workshop-аас гарч ирэх болов уу гэж бодож байгаа. За тэгэхээр бид нар галын аюулгүй байдлын үүднээс 35 хүнтэй зөвшөөрөл авсан. Тэгсэн чинь тэр хаагаар хардаа, ийшээ хардаа. Ийм олон хүн зориулна гэж бол төсөөсөнгөө. Одоо 60 орчим хүмүүс байгаа учраас 1 минутын ийм өөрсдөө танилцуулах сешнийг алгасаад одоо бид нар ийм том цаасан дээр та бүхнийг баг тоож асуулт ажиллах. Тэгээд багийн гишүүд за доошоо орж болж байна. Race Grill гэдэг гоё кофе мофитай гоё тийм ресторан. Бүгдээр нэг 20 минутын хугацаа болгогдно. За энэ корнерууд өрөөнүүдээр ингэж явж болно. Гол нь тухайн багтаа 5-аас 6 хүнтэй орохдоо салбарт авчихгүй. Таньдаггүй хүн байх хэрэгтэй. Тэгээд бидний өгөх хамгийн ихний асуулт маань болохоор workshop-ийн асуулт маань болохоор яг Mongolian American billionaire яагаад zero байгаад байгаа юм бэ? Энэ гарч ирэхэд тулгамдж буй асуудал юу юм бэ гэдэг ихний дасгал байна. Энэ дээр та бүхэн маань ажиллахдаа 3 ишдтэй дасгал юм. За нөгөө 20 минутанд одоо багт ороход эхний хэсэгтээ болохоор одоо ингээд баг дотор зохион байгуулалтаа ихтэй эхний 5 минутанд болж өгвөл та өөрөө бичээрэй. Шууд бити яриарай. Шууд яриад эхлэхээр баг дотор хамгийн чанга ярьдаг хүн ингээд ярьсаар хагаад нэг мэтгэд нэрэж тийм үү гэдээ дуусчихдаг. Та багийнхаа гишүүдтэй юу ч ярихгүйгээр танилцахчгүйгээр энэ асуултанд ингээ хариулах гэж оролдоор ингээ өөрөө бичээд те цаасан дээр. За тэрнийхээ дараагийн 5 минутанд зөвхөн багийнхаа бусдандаа танилцуулна. За надад ийм санал байна. Би ингэж бодсоо. Энийг юу гэж бодож байна вэ? Тэрэн дундаас гарч ирсэн хамгийн шилдэг санаануудаа энэ цаасан дээр бичээд фломастраар зураг зураад энэ ардаа наарддаг цаас байх. Энэ хан дээр наардаж болох гэж бодож байна. Тэгээд ингээ гарч ирээд за Монголын Америкийн биллионер 2037 он гэхэд гарах юм байна. Бидний газрын зураг энэ байна. Энэ салбараас гарах юм байна. Ингэж хандрах хэрэгтэй байна гэдэг өнөөдрийн танилцуулсан илтгэлийнхаа хүрээнд олж авсан санаануудаа өөрсдийнхөө бизнесийн асуудалтай холбоод тэр ургуулдаг бизнесийнхаа санааг боловсруулнаа. Тэгэхдээ бүрэн төлөвлөгөө ажиллахаасаа өмнө бид нар 3 шаттай асуулт явж байна. Тулгамдсан асуудлаа хамгийн түрүүнд та бүхэн тодорхойлоо. Гэхдээ ерөнхий явж болохгүй. Төр засаг дэмждэг шүү дээ. Хятадын шиг ингээд чипийнхаа индастриг ингээд дэмждэг бол гоё яхаас юм гэхгүйгээр яг тухайн индастри дээр тулгамдаад байгаа асуудал нь юу юм? Түрүү манай батлагын хэлснээр тэг ингээд бусад улсын community нар ингэж цуглд юм байна. Зохион байгуулалтанд орсон юм байна. Ийм саммит болдго юм байна. Venture capitalistууд нь дэмждэг юм байна. Шилдэг компани тодруулаад тэнд рүү ийм фанд хийдэг
хураамжтай байна гэдэг тэр ойлголтуудаа та бүхэн ингээд аль болох ингээд тодорхой бичгийг хичээгээрэй. Тэгээд баг болгоны 5-аас 6 хүнтэй багийнхан гарч ирж танилцуулах учраас өнөөдрийн workshop-ын дандаа форум, илтгэл, панел дискшн явахаас илүү та бүхнийг сонсох зорилготой яваад байгаа. За одоо багийнхаа дасгал ажилд орохоос өмнө асуулт өргөж. Энэ бизнес idea биш харин бизнес болоход ямар бэрхшээл байна гэдгийг тодорхойлох юм. Тийм, Америкийн зах зээл дээр тэгээ түрүүний EC-ийн бизнес яагаад өрхийн аж ахуй төвшөнд яваад байна? Яагаад 50 мууж даяараа өргөцсөн тийм том бизнес болох боломж хаана нуугдаад байгаа юм гэдэг талаар та анализ хийгээд нөхцөл байдлын шинжилгээг хийх даалбар байна шүү. Асуулт байна. За, Яг бизнес хийж байгаа хүмүүс нь орох юм уу? Зүгээр оюутан ч гэнэ үү, ажиллаж байгаа хүмүүс нь хувааж орох юм. за багт дотор нэг бизнес эрхлэгчийн төлөөлөл, за нэг технологийн салбарын төлөөлөл, за нэг оюутан, нэг ажил эрхлэгч, нэг консулын төлөөлөл гэдэг юм уу? Аль болох юм солонгорсон бүтцтэйгээр хуваагдвал тухайн санаа маань их сонирхолтой тэнцвэртэй гарах болов уу гэж байна. Асуулт. Тэгээ бизнесийнхаа чиглэлээр хуваагдах чинь үү эсвэл зүгээр randomly багууд болох юм уу? За анх бол бид нар зөвхөн тодорхой 3 бизнесийг ч юм уу ингэж барьж аваад тэрэн дээр анализ хий гэж бодож исэн. Гэхдээ эхний даалгавар бол ерөнхий асуулт учраас тухайн баг маань өөрсдийнхөө гаргаж авсан жишээн дээрээ тэр жишээн дээр одоо жишээлбэл цэцэрлэгийн бизнес гэдэг дээр тухайн баг ажиллаж болно те. Уул нэгэх боломж байгаа байна. За манай баг бол энэ индастрийг сонгож авсан гэх. Нэг салбараа тодорхойлоод авчиж болно. За дараагийн 2 дугаар дасгал ажлууд бол арай нарийсаад эхэлнэ. Тэгэхээр эхний удаад юу гэсэн бүгдээрээ нэг зохион байгуулалт нь ороод үзье те. За Booden Corner, Doki Coffee Shop хаач хийж болно. Одоо цаг хэд болж байна гэхээр одоо багтвар нэг санаалаа. Жишээлбэл одоо нэг бизнесийн хүн байна гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс нэг л жишээлбэл ингээд нэг газар зогсдог ч юм уу гэсэн хүчтэй ч юм. за тэгээд эрхлэгч нараа гараа өргөж чинь. За тэгвэл бизнес эрхлэгч нар дээрээ ер нь ингээд салбар дээр нь ороод хуваалж гэж байна. Тэр нь гараад ирэх бөөндөө. Нэг цаасан дээр жишээлбэл ингээд тавьдаг ч юм уу ямар бизнес вэ гэх. Тэгээд бид нар сонирхож байгаа бизнестэй За бизнес эрхлэгч нар ингээд зогсчих бүгдээ. За дугаарлж бизнес эрхлэгч нар. За нэгдүгээр баг шүү. За нэгдүгээр тийм үү? Оюумагийн баг аль салбар вэ? За hair beauty талруугаа бүрээ. За аль салбар вэ? Хэрэглэм daycare-ийн багт орох хүмүүс бодож байгаарай. За дараагийнх нь daycare. За тэгэхээр та хоёр нэг баг болох уу? Бид бизнес эрхлэгч нар байна. Декерүүд бүгдээр нэг баг болчихлоо яасан. За гэхдээ заавал тухайн баг daycare дээр ажиллах гэсэн үг биш. Зүгээр эхний асуулт маань бол ер нь Монгол Американ биллионер гарч ирэхэд бид нар толгомдож байгаа асуудал юу юм бэ гэдэг дээр анализ хийж байгаа. Тэгэхээр бүгдээрээ бизнес эрхлэгч нар энд байгаа хүмүүсийг хөдлөөд авчий. Та гарч ирээд танаа баг 5 хүнтэй болсон уу 6 хүнтэй болсон уу гэд рандомор атом молекул болдог шиг та шууд join хийгээд аваарай тий. За таад маань бол дандаа тухайн багийн нэгдүгээр төлөөлөл гэсэн үг шүү тий. За нэр хэмбэлээ? Заяа дэлгэр. Төвшин заяа. Хуя. Солонгоо. Бэндэ. Бизнесийн сонсох уу? Гэтэ заавал бизнесээр ажиллахгүй шүү дээ. Очиж байгаа шүү дээ. Аа тийм. Daycare. Да. Home spray За. coffee shop. Төгсөө medical transportation. Гурван нэг баг. Тэгэхээр өөр баглаа орохыг хичээгээрэй тий. Тэгээ Тэгжиж. стингэрл. За тэгэхээр 1 2 3 4 5 6 7 8 багт хуваагдана гэж үзэж байна тийм үү? Шууд 8 болчихгоо. Бараг тэрэн дээр ах уу. За тэгээд гэхдээ 8 гэдэг чинь арай олон байгаа дээ. 2 daycare-ийг нийлүүлчих 7 багт хуваагдчих тийм үү? Дийкер цэцэрлэг хоёр адилхан юм уу? Адилхан шүү дээ. За. Бид нар чинь 60 хүн байгаа тий. Тэгэхээр чинь олон байх тусмаар зүгээр юм байна л да. За ингэх юм байна. Түрүүний хэлгээр 1-8 хүртлээр тоолчих тий. Тэгээд нэгүүд нь нэг талаа, хоёрууд нь хоёр талаа гэж. За тэндээс Аваач гараад юм уу? Тэгэхээр тоонод авч байгаа шүү дээ.
Та маань 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 багт хуваагдах боломжтой. 60% 6-6-аараа яг 10 багт хуваагдах. Тэгээд тоогоо аваад гараа гэсэн юм шүү. Тий. Өөрөөр санаач. Нэг ID-г байхгүй юу? Энэ хамттай ID байгаа таалахгүй. ID-г байгаа. Яг шууд ингээд одоо тоогоо шууд 10 тавчих. Тэгээд өөрсдөө дугаараадаа дээшлээд хүмүүсээ өөрсдөө яаж чагаа. Тэгээд бүгд сууж байгаа нэгнийх нь гарыг хийвгүй гараа. Болж байна. За ингээд бат. За ингээд эхний 10 болчихлоо шүү. За 1 2 3 орхоо 4 5 6 7 8 9 10. За 2 дугаар 10. За 1 3 4 5 6 7 8 9 10. За 3 дахь 10. За хаашаа 1 2 3 4 5 6 7 а тийм 7 8 9 10. За тий 10 дугаар 9 болчихлоо. Ерөнхийдөө таньдгаар ойрхон суц учраас ерөнхийдөө айгүйх таньдгаар нэг баг болох гэдэг шиг. Үгүй шүү дээ харин ч тэгэхгүй салах шүү дээ. Харин салах шүү дээ. 1 2 гэх А тоогоор юм уу те? Тоогоор. За нэгдүгээр гараа. Sorry. Нэг болсон. За нэг. Окей. За дугаар